Ерөнхийлөгч баяр ёслолыг архигүй тэмдэглэх уриалга гаргаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ уриалгын дагуу аливаа баяр ёслол арга хэмжээг архигүй тэмдэглэх уриалгын дагуу хийсэн ажлыг өнөөдөр танилцууллаа. Архигүй нийгмийг бий болгохын тулд архины хэрэглээг багасгах ёстой гэсэн ухамсар иргэдийн сэтгэлгээнд нэгэнт суусан учир одоо эрх зүйн хувьд боловсронгүй болох нь энэ ажлыг илүү үр дүнтэй болгоно гэлээ. Ерөнхийлөгч санаачлан архигүй Монгол уриалга гаргаад жил гаруй хугацаа болж байна. Үүний хүрээнд архины хэрэглээг багасгах талаар олон ажил хэрэгжиж байгаа. Аливаа арга хэмжээг архигүй тэмдэглэхээс эхлүүлээд архинаас татгалзах олон ажил хийж байна. Жилийн хугацаанд архины эрэлт багасгаж, үүнтэй холбоотойгоор нийлүүлэлтж багассан мэдээлэл байгаа. Түүнээс гадна архигүй Монгол уриалгыг дэмжиж орон нутгаар лекц уншиж, хамгийн гол нь иргэдийн сэтгэхүйд архины хор хөнөөллийг ойлгуулах, архи амьдралд хэрэггүй гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулах гэд олон үр дүн гарсан байна. Ер нь бол одоо нийлүүлэлт бол багасж байна. Нийлүүлэлт багасж байна гэсэн эрэлт бага байна л гэсэн үг. Тий. Ийм учраас бас эерэг хандлага гарч байна. За хамгийн бас нэг нааштай бас эерэг хандлага юу гэхээр нийгмийн сэтгэл зүйн нэлийн одоо өөрчлөгдөж байна. Архийг бол хэрэглэх гол нь биш, архи бол эдэний дээж биш, архи бол одоо сэтгэл санааг хордуулагч нэг төрлийн өвчин байна. Одоо нийгмийг одоо хордуулагч эдээ биш юм а гэдэг дээр бол одоо иргэд олон нийтийн бол хандлага бол өөрчлөгдөж байна. За ингээд эдгээр арга хэмжээний дүнд яах вэ гэхээр ер нь бол эрх зүйн орчныг бол өөрчлөх хэрэгтэй байна гэсэн ерөнхий дүгнэлт бол гарч байгаа. Тэгээд эрх зүйн орчныг өөрчлөх талаар ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд бол ажлын хэсэг байгуулагдаад төрийн болон төрийн бас байгууллагууд одоо 10-аад байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгууллага хуулийн төсөл ерөнхийдөө бол бэлэн болсон. Архины хэрэглээг бууруулах гэсэн сэтгэлгээ нийгэмд аль хэдийнээ суусан. Тиймээс одоо эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хууль тогтоомжийг гаргаж, төрийн тэргүүний гаргасан уриалгыг ажил хэрэг болгоход түлхэж золох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хуулийн төсөлч бэлэн болсон байгааг тэрэрхэлсэн. Тэгэхээр архинаас татгалзъя гэд зүгээр яриад суухш дорвитой ажил хийх цаг нь болсон. Мөн удахгүй тохиох олон баярыг архигүй тэмдэглэх, өдөр тутмын хэрэглээнээс архийг гаргах гэд иргэдийн ухамсартай холбоотой асуудал олон байгаамаа. ЭТV News Солонгот Дамжин дорж мэдээллээ.